Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байна. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? За та бүхэндээ өнөөдөр яагаад хүмүүс хорхирдог талаар хэлье. За бидний амьсгалын дээд зам болох хэсэг бол хамраас яваад залгуур хоолоогоор дамжаад ингээд уушгир очдөг байгаа. Тэгэхээр энэ хамрын хүндийнээс доошоо энэ амны хүндийн хэсэгт нь болохоор амьсгалын дээд зам ордог байгаа. За тэгэхээр хамрын энэ хоншоорын хөгжил, ирүүний байршил, ирүүтэй бэхлэгээтэйгээ хилний байршил тагнаанда бүрэн наалж ийн үгүй гэдгээс хамаарат таны амьсгалын энэ хэсгийн залгуур хэсгийн дээд хэсэг хилээр шахагдсан байх уугүй юу? Хилээр шахагдсны дундуур нь зөөлөн тагнаа хүүхэн хил ороод хорхиролт үүсэх үгүй юу гэдгийг хамаард юм байна. За тэгэхээр өмнөх видеонууд дээр эм чинь хэлсэн байгаа хоншоорын хөгжил урагшаага өргөөшөө хөгжөхөд ирүү урагшаага зөв байршихад хил маш их чухал ач холбогдолтой байдаг. Хилний өдөртөө 2-3 мянгуудад залгилт хийж байгаа нь хоншоорын өрөөг урагш нь хөгжүүлдэг байгаа. Тэгэхээр хорхиролт яагаад үүсдэг юм бэ гэхээр бидний амьсгалын дээд зам болох энэ хэсэгт нь зөөлөн тагнаа хүүхэн хилнэ. За энэ нэг шланг гуурс гэж үзэх юм бол амьсгалын дээд зам 3 дээрийн эзлэх үнээрээ зөөлөн тагнаа хилэн чахагдаад энд сорогдох үед хорхиролт үүсдэг юм аа. За агаарын сөрөг агаарын даралт хэрвээ таны амьсгалын зам илүү шахагдсан хил тагнаанда биш ирүүнийхээ ирүүндээ байрлалцсан амьсгалын дээд замын хэсэг болох залгуур хоолойны хэсэг рүү шахагдсан хилний байршилтай байх юм бол хорхиролт үүсгэхэд маш их нөлөөлдөг юм байна. За хорхиролт нь тэгвэл ямар сайн унтаад байгаа гэсэн шинж тэмдэг юм уу эсвэл сайн биш юм уу? Хорхираад байгаа хүмүүс бол амьсгалаа сайн бүрэн 100% авч чадахгүй байгаа л гэсэн шүн унтахтаа бид нар амьсгалаараа авж байгаа хамрын амьсгалаараа зөв авах юм бол хүчил төрөгч уушигны альвеол буюу цөлцгөнгуудаар нь цусны судсан дээр ороод тэгээд хүчил төрөгчийг түгээдэг байгаа. Тэгэхээр хүчил төрөгчөө авах тэр амьсгалын дээд зам маань шахаатай байгаа тохиолдолд хорхираад байгаа учраас таны нойр бол сайнгүй байна. Таны шүний нойр чинь сайнгүй учраас өдөртөө ядрах гад байдаг. Би хүч тамир мууддаг ч гэдэг юм. Ингээд архаг өрөвсөлт өвчнөд үүсдэг гэдэг ийм олон зүйлүүд үүсдэг байгаа. Тэгэхээр хорхирж байгаа хүн бол сайн унтж байгаа огтхонч биш. Харин нойроо хэмжүүлээд амьсгалын дээд замаа шалгуулад ингээд хорхирохгүй яаж унтах талаар онцлогоо эмчилгээг хийлгээд зөвлөгөө авах нь чухал юм шүү.